1931 онд Сэлэн аймгийг анх газар тариалангийн аймаг нэртэйгээр байгуулж 1937 онд ард олонний хүсэлтээр Сэлэн аймаг хэмээн нэрлэсэн байна. Анх байгуулагдсанаас хойш эх орныхоо умард дархан хилийн амраа болон байдлыг сахиж Монгол улсынхаа ард иргэдийг эрүүл аюулгүй эх орныхоо хүрсэн дургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах эрхэм үүргийг хүлээж ирсэн. Монгол төрөөс сэлэнгчүүдийг 1932-1976 онуудад төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2009 онд Монгол улсад атар газар эзэмшсэний 50 жилийн ог тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон Сүхбаатарын одонгоор тус шагнасан. Сэлэн аймаг 41.1 мянган км² газар нутагтай. Нийт нутгийн 50.6% нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 43.6% нь ойл сан, 8.2% нь улсын тусгай хэрэгцээний, 1.5% нь усан сан бүхий газартай. Засаг захиргааны 17 сум 6 тосгон 57 багтай, 107.3 мянган хүн амтай. Аз Европыг холилсон олон улсын төмөр зам, хатуу хужилттай засмал зам, аймгийн нутаг дэвсгэрээр дарин өнгөрдөг дэд бүтэц бүрэн хөгжсөн аймаг. Байгалийн өвөрмөц тогтож түүх соёлын дурсгалт газруудтай. Сэлэн нутгийг сонирхсан иргэд усан аялал, шувуу ажиглах судалгаа шинжилгээний аялал, түүх соёлын дурсгалт газруудын аялал, олон ясны заншил амьдрал ахуйтай танилцах аялал, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн аялал, шашин мөргөлийн аялал, эргэн дурсгуй буюу Атрын 1-2 дугаар аяны түүхэн замнал аялал, морин болон явган аялал, малчин айл нүүдлийн ахуй заншил амьдралтай танилцах зэрэг аяллуудыг манай аймагт хөгжүүлэх боломжтой. Аймгийн аж үйлдвэрийн салбарт улсад төдийгүй гадаад зах зээлд үйлдвэрлэл технологи, бүтээгдэхүүнээр танигдсан зүүн хараагийн спирт балбарм, хөтлийн цэм жохоо, ерөөгийн бол төмөр ерөөгөл, төмрийн хөдрийн үйлдвэр, зүүн бүрэн Баянгол сумдын ургамлын төсний үйлдвэр, Сүхбаатар сумын гурлийн сэлэнг алтан тариа, Мандал сумын биомилариа, Аква сэзэр, байгалийн эрдэс цэвэр усны үйлдвэр, Хонинуг брендийн Монгол бэлтгэлийн зэрэг үйлдвэрүүдтэй. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 50.6, төмсний 25.7, хүнсний ногооны 44.6, байгалийн хадлагын 13.3%-ийг үйлдвэрлэж, үр тариа хадлагаар улсад тэргүүлдэг. Аж үйлдвэрийн салбарт улсын хэмжээний спиртийн 30.5, шохоо 47.1, цементийн 24.9 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг зэрэг амжилтуудаараа Монгол улсын 10 удаагийн шилдэг аймгаар шалгарсан. 2023-аас 2024 онд Сэлэн аймаг нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх тэрбумад үндэсний хөтөлбөрөнд тарьс суулгаас нийлүүлэгч аймаг, хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрөнд Монгол улсынхаа хүн ардыг эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж тэргүүлэх чиглэлд оролцохоор холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Сэлэн аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймагаас эхний 6-ад багтан эрэмблэгдэж байгаа нь боломжийн сайн үзүүлэлт хэдий ч өрсөлдөх чадвар өнөөхөөс илүү өндөр байх нөөц боломж Туз аймагт бий. Тухайлбал 2 бомб болон худалдааны чөлөөт үстэй, тээвэр логистикийн зангилаа болон хөгжих боломжтой Монгол улсын газар тариалангийн дийлэх хувийг дангаараа үйлдвэрлэдэг байгаль, цагуурын болон аялал жуулчлалын таатай нөхцөлтэй гэх мэт өрсөлдөх олон давуу талуудыг дурдж болох юм а. Сэлэн аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ улсад 2 дугаарт, тариалсан салбарын хэмжээгээрээ 1-дүгээрт, аж үйлдвэр барилгын салбарын борлуулалт болон хөгжлийн үзүүлэлтээр 3-аас 5 дугаар байрт эрэмблэгдэж байгаа нь давуу талтай байна. Түүнчлэн Тус аймгийн 16 сум нь газар тариалангийн бүсэд хамаарах учраас эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж манай аймагт байна. Аймгийн өрсөлдөх чадварт бизнесийн үр ашиг, түүнийг илэрхийлэх үзүүлэлт шууд нөлөөлдөг бөгөөд 2012 оноос хойш хийгдсэн судалгаанаас харахад бизнесийн үр ашигын үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байна. Сэлэн аймаг нь улсын төсөвт орлого бүрдүүлдэг 6 аймгийн нэг бөгөөд цаашид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Аймгийн төв Сүхбаатар сумыг хилийн бомб хот болгон хөгжүүлж, аж үйлдвэрийн тээвэр логистикийн төвүүдийг байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэн, Оросын улбаны улсын хилээр орж иж буй аялагч худалдаа бизнес эрхлэгчид Сүхбаатар суманд аялан саатах, бизнес худалдаа хийх,
хотын тээвэр логистикийн түгээр дамжуулан 3 дахь орн руу гаргах, дотоодын аймаг, хот руу тээвэрлэх гэх мэт хүн амын төвлөрөл бүхий хот болох зорилт тавин ажиллаж байна. Аймгийн голлох салбар хөдөө аж ахуй газар тариалан байгаль орчны салбаруудыг түшиглэж, тэрбум мод хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал хөтөлбөөнүүдийн хүрээнд Улаанбаатар хотоос шилжин иргэсдийг төмс хүнсний ногоо тариалах, эрчимцэн мал аж ахуй эрхлэх, шинэ үйлдэл байгуулах, тарьц суулгац тариалахад дэмжлэг үзүүлэх замаар 3850 гаруй ажлын байрыг шинээр бий болгох боломжтой гэж төлөвлөж байна. Шаамар зүүн бүрэн цагаан нур түшиг сумдын чиглэлд хатуужилттай авто замыг ашиглалтанд оруулан нийт 17 сумын 15 нь хатуужилттай авто замаар Улаанбаатар хот болон аймгийн төвтөө холбогдлоо. Алтан болог бомтын шилжилтийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэж, зорчигч тээврийн хэрэгсэл хэлийн бомтоор түргэн шуурхай нэвтрэн ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, Монгол улсын гадаад харилцаа эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ. Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг шилжиргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Сүхбаатар, Сайхан, Мандал, Ерөө сүмдэд хөдөө аж ахуйн логистик нийлүүлэлтийн төвийн ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ. Аймгийн төв Сүхбаатар суманд 50 МБ-ийн дулааны цахилгаан станц, Мандал суманд 50 МБ-ийн дулааны цахилгаан станц барих ажлуудыг хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Сэлэн аймгийн Мандал сум нь улсдаа хамгийн эрт буюу 6 дугаар сарын эхээр эрт ургацын байцааг зах зээлд нийлүүлдэг бөгөөд цаашид Монгол улсын байцааны хэрэгцээг 100% хангах боломжийг бүрдүүлнэ. Сайхан сумыг баруун бүсийн сумдын төлгүүр төв болгон барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, шохон чулуун ордыг түшиглэн шохон чулуун болон замаскны үйлдвэр, цементийн үйлдвэрийг түшиглэн бетон хийцийн үйлдвэрүүдийг байгуулна. Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдад болон Сайхан суманд баруун бүсийн сумдад тариалсан хүнсний ногоог хадгалах зориулалт бүхий 40 мянган тонны багтаамжтай зойрыг байгуулж, жилийн 4 улиралд дархан уул орхон аймагуудын хүнсний ногооны хэрэгцээг 100% хангах боломжийг бүрдүүлнэ. Түшиг сумын дах зэлтрийн бомтыг нээж үйл ажиллагааг эхлүүлснээр Орос улбаны улстай хэлгээл нээлттэй болж, олон улсын ачаа тээвэр хөгжиж, улмаар түшиг, цагаан нур, зүүн бүрэн Шаамар сумын ирээдүйн бизнесийн шин гарц нэгднэ. Мөн түшиг суманд 400 сая тонны нөөцтэй хужирч уурхайг нээж 250-аас 300 хүний ажлын байрыг бий болгож, аймгийн нийт сумдын дулааны уурын зургуудыг нүүрсээр хангана. Түшиг сумын хуучнаар цагаан арлын мал баазыг түшиглэн Орос улбаны улсад мал маах экспортод гарах боломжийг бүрдүүлнэ. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд бидэнд 1 тэрбум долларын зах зээл байна гэж харж байна. Тиймээс тус хөдөлгөөний хүрээнд бид дараачийн төжин нарсан хувь бий болгох зорилт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хомсдолд дороожилт орсон 250 гаруй мянган га талбай байна. Энэхүү талбайд 2023-аас 2030 он хүртэл аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад 625 сая ширхэг мод тарьж нөхөн сэргэн гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийгмийн хариуцлагын хүрээнд 131.2 мянган га талбайд 328.6 сая ширхэг мод тарих гэрээ байгуулад байна. Эдгээр томоохон төсөл арга хэмжээнүүдийг төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тул Сэлэн аймгийг зорин ирэх хэрэгэд аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байна.